Малколм Джон Нейден 1973 оны 11-р сарын 5-нд Австралийн хөдөө орон нутагт төрсэн энгийн нэгэн гэр бүлийн хүү. Түүний хүүхэд нас хотын чимээ шугаараас хол ой мод задгаа талд өнгөрчээ. Байгальд амьдрах, ан хийх, өөрийгөө авч явах чадвар тэр үед аажмаар суусан гэдэг. Тэр бол ширүү орчинд дасан зохицож чаддаг, ганцаарлыг дааж чаддаг хүн болж өссөн. Гэвч түүний амьдрал гаднаас нь харахад энгийн мэд боловч дотроо өөр зам руу хазааж байсныг хинж анзаарсангүй. 2005 он гарахад түүний нэрийг Австралийн хамгийн аимшигтай хэрэгт холбож эхэлсэн. 2005 оны 1-р сард Латиша Нолн гэх залуу охин алгуулсан байна. Тэр Нейдний хамаатан байсан аж. Тухайн үед энэ хэрэг бүрэн тайлагдаагүй ч Нейдний нэр сэжигтний жигсаалтанд орж эхэлсэн. Гэхдээ нотолгой хангалтгүй байсан учраас тэр чөлөөтэй үлдсэн. Хэдэн сарын дараа 2005 оны 6 дугаар сар. Кристи Сколс гэх залуу эмэгтэй Дабо хотод найз залуугийнхаа өвөө эмээгийнхэн гэрт байхдаа амнасаа алдсан байдалтай олджээ. Түүнийг боомлсон байсан. Энэ удаа хэрэг илүү тодорхой, илүү ойрын хүрээний хүн үлдсэн байх магадлал өндөр байв. Энэ хоёр хэрэг дээр нэг нэр давтагдсан нь Малколм Нейден. Гэвч хамгийн сонирхолтой нь цагдаа нар түүнийг сэжиглэж эхлэх үед тэр аль хэдийн алга болсон байлаа. Зүгээр л ор мөргүй. Тэр мөчөөс эхлэн Нейден зүгээр нэг сэжигтэн биш болсон. Харин тэр оргодол болсон байна. Цагдаа нар түүнийг ихэндээ удалгүй баригдана гэж бодож байсан ч тэд нэг зүйлийг дутуу хэлсэн. Тэр бол түүний амьдрах чадвар. Нейден ой моддыг мэддэг байсан. Ус хаанаас олох, хэрхэн нуугдах, хэрхэн мөрөө баллах. Энэ бүхэн түүнд шин зүйл биш байв. Тэр хотын хүн биш. Харин байгальд дасан зохицсон хүн байлаа. 2005 оны сүүлээр нэгэн мэдээлэл гарч ирэв. Түүнийг Торонга нэртэй амьтны хүрээлэнгийн орчимд харсан гэх мэдээлэл иржээ. Нэг хүнийг барихын тулд бүхэл бүтэн амьтны хүрээлэн хааж нэг бүрчлэн шалгасан ч үр дүн гарсангүй. Тэр дахиад л алга болсон. Жил өнгөрөх тусам энэ хэрэг өөр өнгө төрхтэй болж эхэлсэн. Нейден бол зүгээр нэг оргодол биш, харин сүүдэр шиг оршин байдаг хүн болов. Зарим нь түүнийг ойд амьдарч байна гэж итгэдэг, зарим нь бүр домог мэт ярина. Гэхдээ бодит байдал нэг л зүйлийг хэлж байлаа. Тэр амьд, тэр ойд, бас тэр баригдаагүй. Цагдаа нарын хувьд энэ бол урт хугацааны ам болж хувирав. Харин Нейдний хувьд энэ бол амьд үлдэх тоглоом. Энэ тоглоом хэдэн сар биш, хэдэн жил үргэлжилнэ гэдгийг тухайн үед хинч бүрэн ойлгоогүй. Гэхдээ нэг асуулт аажмаар тодорж эхлэв. Тэр ганцаараа ингэж удаан тисж чадах уу? Эсвэл хэн нэгэн түүнд тусалж байсан уу? Малколм Джон Нейден алга болсон тэр мөчөөс эхлэн хоёр өөр ертөнц бий болжээ. Нэг нь цагдаа нарын ертөнц, хоног сараар хэмжигдэх эрэл хайгуул, газрын зураг, мэдээлэл, таамаглал. Нөгөө нь Нейдний ертөнц, өдөр бүр амьд үлдэхийн тулд хийгдэх чимээгүй шийдвэрүүд. New South Wales мужийн зүүн бүсийн оймод бол нуугдах төс орчин. Замгүй, чиглэлгүй, гадны хүний хувьд төөрөхөд амархан. Харин дасан зогтсон хүний хувьд хамгаалалт. Нейдний давуу тал эндээс эхэлсэн юм. Тэр ганцаараа амьдарч эхэлсэн. Гэхдээ энэ ганцаардал сул тал биш, харин стратеги байлаа. Өдрийн цагаар хөдөлгөөн хийх нь эрсдэл. Тиймээс тэр шөнөөр хөдөлдөг болсон. Харанхуй бол түүний хамгаалалт, чимээгүй бол түүний зэвсэг. Хоол хүнс бол хамгийн том сорилт байсан ч тэр ан хийх чадвартай. Мөн хаяа ойролцоох фермүүд суурин газруудаас хүнс, хувцас хэрэгсэл нууцаар авдаг байсан нь дараа нь тогтоогдсон юм. Тэр нэг газраа удаан тогтдоггүй, төр байрлал нь дараа нь алга болон жижиг овоохой эзгүй байшин, орхигдсон байгууламжуудыг ашиглаад мөр үлдээлгүй орхив. Энэ нь санамсаргүй биш, энэ бол бодолтой, давтагддаг, туршлагатай хөдөлгөөн. 2006 онд түүнийг барихад маш ойртсон, нэгэн абрагийн суурьнд бүслэгдсэн ч тэр дахин мултарчээ. Энэ мөчөөс хойш цагдаа нар нэг зүйлийг ойлгов, тэр зүгтаага зогсохгүй орчноо ажиглаж, эрсдлийг урьдчилан мэдэрдэг байж магадгүй. 2007 онд баримтлах мэдээлэл шагнал зарласан ч бодиттой үр дүн гарсангүй. Харин 2009 он гэхэд түүнийг KMC орчимд байна гэж үзсэн. Гэхдээ цаг хугацаа явсаар 2010 гэхэд Глостер Скон орчмын нэгт ойд амьдарч байж магадгүй гэж дүгнэсэн. Гэхдээ энэ бүхэн батлагдаагүй, үргэлж хоцорсон мэдээлэл үргэлжнийг алхам дутав. Орон нутгийн хүмүүсийн дунд үл мэдэгдэх айдас бий болов. Шөнөөр хөдөлгөөн мэдрэгдэн хаяа эд зүйл алга болно. Гэхдээ хинч тодорхой харж чаддаггүй. Энэ нь түүнийг бодит хүнээс илүү сүүдэр домог мэт болгож эхэлжээ. Гэхдээ бодит байдал дээр энэ бол домог биш байсан. Энэ бол төвчээр мэдлэг, айдас дээр тогтсон амьд үлдэх систем байсан. Цагдаа нар шагналын хэмжээг нэмэгдүүлж, хайлтыг өргөжүүлж байсан ч нэг асуудал хэвээрүүлдэв. Нейден ойд амьдарч байгааг мэдэж байсан ч яг хаана гэдгийг хинч мэдэхгүй. Тэр газрын зураг дээр биш, харин хоосон зайд оршиж байсан. 2011 он гэхэд Малколм Джон Нейден зүгээр нэг нуугдж буй хүн байхаа болсон.
Тэр өөрийг нь хайж буй системийг ойлгож түүний эсрэг тоглож эхэлсэн хүн болсон байв. Олон жилийн турш анзаарагдахгүй байж чадсан тэр одоо илүү зоригтой, илүү эрсдэлтэй алхам хийхэд бэлэн болсон байлаа. Цагдаа нар ч бас өөрчлөгдсөн, энгийн эрэл хайгуулаас татгалзаж тусгай ажиллагааны төвшин чилжжээ. Ойд амьдарч чаддаг, зэвсэгтэй, урьдчилан таамаглах хэцүү нэгнийг барих гэж байгаагаа ойлгов. 2011 оны 12 дугаар сарын 7-ны өдөр энэ олон жилийн дараа анх удаа мөргөлдөөн гарчээ. Цагдаагийн тусгай хүчин ой доторх мэдээлэлд үндэслэн ажиллагаа явуулж байсан. Энэ бол энгийн хайлт биш. Баримтлах зорилготой нарийн төлөвлөсөн ажиллагаа байлаа. Гэвч тэдний төсөөлөөгүй зүйл тохиолдсон, нээдэн зүгтаагүй харин тэдний өдөөс буудсан. Цагдаагийн нэг ажилтан буудуулсан байна. Энэ нь санамсаргүй биш, айлган сүрдүүлэх зорилготой биш, харин шууд устгах ордлого байсан гэж үзэгдсэн. Тэр мөчөөс эхлэн нөхцөл байдал бүрэн өөрчлөгдөв. Одоо энэ бол зүгээр нэг оргилог барих ажиллагаа биш, харин зэвсэгтэй, довтлох чадвартай этгээдтэй тэмцэх ажиллагаа болжээ. Нээд нь өөрийгөө хамгаалах биш, харин ангуучлах байр суурьнд орж эхэлсэн мэт харагдав. Энэ явдлын дараа бүх зүйл хурдсаж эхлэв. Шагналын хэмжээ нэмэгдэж, мэдээлэл цуглуулах ажиллагаа эрчимжив. Ой бүс нутгуудыг системтэй хянах болсон. Гэхдээ нэг том асуудал хэвээр байлаа. Тэр хүн одоо улам болгоомжтой, улам хэцүү зорилттой болсон. Тэр өмнө нь нуугдаж байсан бол одоо аюул занал хэлэл болон хувирчээ. Цагдаа нарын дунд нэг ойлголт тарж эхэлсэн нь хэрвээ түүнийг удахгүй барихгүй бол дараагийн хохирогч гарч магадгүй. Учир нь тэр аль хэдийн хязгаарыг давсан байсан, хүний ам хөнөөсөн олон жил зүгтсэн, одоо бүр хууль сахиулагчлуу гал нээсэн. Буцах цам түүнд үлдээгүй. Гэхдээ ийм төрлийн хүмүүсийн хамгийн сул тал нь юу байдаг вэ гэвэл тэд удаан хугацаанд дарамт дотор амьдрах тусам алдаа гаргаж эхэлдэг. Нээдний хувьд ч энэ хууль үйлчилж эхэлсэн байж магадгүй. Илүү их хөдөлгөөн, илүү их эрсдэл, илүү их харилцаа. Энэ бүхэн түүнийг илрүүлэхэд ойртуулж байлаа. Удалгүй 2012 он гаруй 7 жилийн турш үргэлжилсэн ан эцсийн шатандаа орж байв. Цагдаа нар анх удаа бодит боломж ойртож байгааг мэдэрч эхлэв. 2012 оны 3 дугаар сар эрэхэд олон жилийн турш үргэлжилсэн эрэл хайгуул дөнгөж эцсийн шатандаа орж байлаа. Малколм Джон Нейден өмнөх шигээ нийтийн ойн хүрээлэнд ганцаараа амьдарч амьтдад тавьж өгсөн хоолноос үе үе шүндүүлээр хулгайлж нуугдах хэмнэлээ хадгалж байсан ч орчин нь эрс өөрчлөгдсөн байлаа. Түүний орогнож байсан газрууд бидний мэдих жижиг амьтны хүрээлэн биш, асар том газар нутагтай дархан цаазат ойн хүрээлэн юм. Одоо цагдаа нар түүнийг хөөхөөс илүү хяналтандаа байлгах стратеги рүү шилжиж, хөдөлгөөнийг нь урьдчилан таамаглах, хаана ил гарах магадлалыг тооцож эхэлсэн нь олон жилийн турш зогтсон хүний хамгийн сул тал болох алдаа гарах мөчийг нь ашиглах бодлого байлаа. Тэдгээр хэдэн жил Нейден ойн хүрээлэнд амьдарч хүний нүдэнд үл мэдэгдэх эзгүй газруудад оршин ойг өөрийн хамгаалалт болгон ашиглаж байсан тул цагдаа нарын бэлтгэл урт хугацааны хүлээлт бүх талын мэдээлэлээр тулгуурласан байв. Түүний хөдөлгөөн ил гарах нь ойд амьдрах дадал ан хийх чадвар хүний анхаарлыг тойрох ур чадвараас хамаарч удаан хугацаанд баригдаагүй ч энэ удаа орчин нь өөрчлөгдсөн байлаа. Клостер гэх газрын баруун талын нэг тойд нэгэн хуучин овоохойг цагдаа нар илрүүлсэн нь гаднаас нь харахад эзгүй ашиглагдгаа байсан мэт боловч дотор нь хүн байсныг нотолж олон жилийн турш хайсан домог мэт яригдсан орогдол энд орогнож байгаа нь тодорхой болжээ. Энэ овоохой дотор Нейден байрлаж байсан нь цагдаа нарын олон жилийн ажлыг үр дүнтэй болгосон бөгөөд энэ баримтчилгаа зөвхөн бие махбодын баригдалт тус олон хүний амьдралын сөрөг нөлөөг үзүүлж байсан гэмт хэргийг эцсийн шат руу ойртсон үйл явдал байлаа. Тэр шөнө ажиллагаа төлөвлөгөөний дагуу чимээгүй хурдан явагдсан нь олон жилийн турш ойд амьдарч үргэлж сүүдэр шиг хөдөлж байсан хүний хувьд анх удаа хязгаарлагдмал зохион байгуулалтын орчинд тулгарсан мөч байлаа. Удаан жил ойд амьдарч хаанаас хүн ирж магадгүйг урьдчилан таамаглаж байсан тэр хүний хөдөлгөөн гинэт цаатаж хаашаач зогтох боломжгүй болсон нь түүний хувьд төгсгөл гэхээс илүү шүүх гэмт хэрэг толбогдсон бүх баримтыг нүүр тулан хүлээх мөчийг бэлдэж байлаа. Ингээд түүнийг амжилттай барьж үүний дараачаар олон удаагийн байцаалт үргэлжлэх бол. Ингэж хоёр талын дунд олон жилийн турш хоримтлагдсан хүч, айдас, болгоомжлол гинэт нэг мөчөд дуусаж, баримтчилгаа нь бодит байдал чилжсэн нь Нейдний амьдралын нэгэн том хуудас хаагдахыг илтгэж байлаа. Малколм Джон Нейден баримтлагдсныхаа дараа түүний олон жилийн нуугдалд ойд амьдарсан амьдрал бодит байдлын хүнд үржинг шүүхийн танхимд авчирсан бөгөөд энэ мөчөд түүний өмнө хүлээж буй бүх үр дагавар тодорхой болсон байлаа. Шүүхийн танхимд Нейден 18 гэмт хэргийн зүйл анги дээр өөрийн гэм буруу хүлээн зөвшөөрч түүний үйлдэлүүдийн дотор хоёр залуу эмэгтэйн амийг хөнөөсөн хэрэг,
бас бага насны охины дээрэм, цагдаагийн ажилтан буудсан хэрэг болон олон тооны гэр орнолоо дайрсан үйлдэлүүд багтсан байна. Шүүгч түүний нийгэмд учруулах аюулын эрсдэл өндөр гэдгийг дуртаж, амьдралынхаа үлдсэн хугацааг 20 хангад өнгөрүүлэхээс өөр гарцгүй гэж үзсэн. Түүнд 40 жилийн дараа л магадлалд орох эрхтэйгээр бүх насаар нь хорих ял оноожээ. Үүнээс гадна Нейдний баривчилгаа шүүхийн үйл явц нь Австралийн олон нийтийн дунд маш том нөлөө үзүүлсэн бөгөөд олон жилийн турш хайж байсан домог мэт яригдсан гэмт хэрэгтэнг барьсан нь цагдаа нарын үйл ажиллагааны үр дүнг баталж иргэдийн аюулгүй байдалд итгэл нэмсэн. Эцэст нь хэлэхэд олон жилийн турш сүүдэр шиг амьдарч олон гэмт хэрэг үйлдэж цагдаа нарыг ч эрсдэлд оруулсан тэр хүн шүүхийн өмнө тулж олон хүний амь гэр бүлд учруулсан зовлон шаналлыг хүлээн зөвшөөрч амьдралынхаа үлдсэн хугацааг 20 ангид өнгөрүүлэхээр болжээ. Түүхийн энэ хэсэг нь зөвхөн нэг хүний амьдралын төгсгөл биш, олон жилийн турш үргэлжилсэн эрэл, айдас, нуугдалт, гэмт хэргийн сүдрийн бодит үнэнг олон нийтэд ил гаргасан үйл явдал болж Австралийн түүхэнд онцгой нэгэн тохиолдол болж тэмдэглэгдсэн юм а.